тариаланчид ярьж байна. Цуурлаа Сэлэнг аймгийн баруун бүрэн сумаас хүргэж байна. Тариаланчид ярьж байна цуурал маань өдөр шөнөгүй эх орныхоо хүнсний хэрэгцээг хангахын төлөө тууштай сэтгэл зүтгэлээ зориулж байгаа тариаланчдынхаа үзэл бодлыг та бүхэндээ цуурлаа хүргэж байгаа илээ. За ингээд бид дараагийн зочноо та бүхэндээ танилцуулъя. Та өөрийгөө танилцуулаад бас яриагаа эхлэх үү. Энэ намар одоо ямар хөө байв, тариалан цураалт ямар хөө хэмжээнд явж байна те. За намайг Цэн Төвчөр гэдэг энэ Бүрэн Архлаа компани менежер. Ерөнхийдөө энэ Бүрэн Архлаа компанийнхаа тариалангийнхаа үйл ажиллагааг тайруулцаад ажилтдаг юм байна. Тэгээ энэ жил манайх 280 Улаанбуудаа тариалсан. Тэгээд ер нь энэ жилийн үед манай бүрэн нутаг сайхан зам болж ургац бас сайхан өндөр байлаа. Бас Сэлэнг аймгийн хэмжээнд бол ер нь жоохон бас зарим газраар их гантай байлаа шүү дээ. Харьцангуй манай баруун бүрэнд бол ган харин хол байсан. Бороо хортой 106 сарын 20 дээр нэг хэд хоногийн халдсан нэг стац бол ер нь их аятайхан сайхан зам боллоо. Тэгээд ургацаа ямчилсан хугацаанд нь чанартай ороож авсан. Тэгэхээр ер нь бол энэ жилийн цаг агаарын хувьд бол тийм ч бас хүндрэлтэй биш байлаа гэж ойлгож байна юм байна. Яг манай баруун бүрэнгийн хувьд бол тий ер нь гайгүй. Бусад ийшээгээ бас газрууд чих гантай байсан шүү дээ. Сэлэнг аймагт бол бас хэцүү. Хэцүү жил болсон. Тийм бисээр ер нь газар тариалангийн бригадуудаар их явлаа. Бас нэгэн гангийн одоо нөлөөллүүд бол хүндрэлтэй болсон газар зөндөө байна. За танаа компани хувьд, танаа бригадын хувьд ер нь ямар одоо хүндрэлтэй зүйлүүд бас энэ намар үүсвэхтэй жилийн жилд бас тариаланчид маань хүний нөөц болоод ажил хүч томс байна. Хэрэгжилтэй боловсруулчнууд тутмаг байна гэдэг ингээд бас ярьдаг. Тэгэхээр талаасаа бас хүндрэл байна уу? За ер нь бол зүгээр манайх чи нэг нийт эргэлтийн талбар нэг 700 гаруй гадал байт. Харьцангуй яг дунд зэрэг жижигвтер компанид орно шүү дээ. Гэхдээ манайх ч одоо нэг 3 залуу ажилчин те. Манай тэгээд ер нь хүний нөөц хүчний хувьд бол манай харьцангуй гайхгүй өөрсөндөө таарсан тий. Яг хүчин чадалтаа тохируулаад үндсэн ажилчид нь ажиллаж тий. Айгуу сайхан чадварлаг 3 залуу бий. Механик юм хийж. Өөр одоо баруун бүрэн суманд одоо тарж ургуулхад асуудалгүй гэж ойлгож болох уу? Тий, ер нь бол манай баруун бүрэн хааны өвөрч их сайхан өгөөжтэй газар шүү дээ. Хөдөлмөрлөөд байж чадах юм бол тэгээд үр ашгаа өгдөг. Ер нь гагаас хичнээн центр аав юм. За энэ жилийн үед ер нь 3 талбай Улаанбуудаа тариалсан ер нь 20 центр орж байна. За ер нь ингээд технологи дараалал бодох юм бол ургамал хамгаалал цаг тухайд нь хийхтэй. Дээрээс нь Монгол улсын хэмжээнд бас ургамал хамгааллын байд судалт авалт хийгээд бас үйлчлэхгүй байна. Ийм асуудлууд гардаг болсон байна. Энэ тал дээр бас хяналт сул байна гэж зарим тариаланчид маань ярьж байна. Тэгээд энэ тал дээр яаж шийдэж гин дараа нь бол бордооны асуудал байна. Бид нар үжир шимээ сайжруулах хэрэгтэй, ургацаа өндөр авах хэрэгтэй. Тухайн одоо тармилдаа зориулсан шимт тэжээлийн бол өгөх ёстой. Тийм учраас бордооны тал дээр яаж ажиллав? Ер нь ямар хөө байна те энэ хоёр асуултыг зэрэг тавьчвал. Манайх ерөнхийдөө ургамал хамгааллын бодисоо байлуулахлаар нөгөө юуныхан дагуу яг заавар зөвлөмжийн дагуу хийхийг зохицчихдаг. Тэгээ энэ жил яг манайх бас нэг тракторында GPS нэг өрөөл баригчтай систем тавьсан. Тэр их маш өөр өгөөжтэй юм байна. Тий, ер нь бол маш тийм одоо нөгөө ургамал хамгааллын бодисыг яг юугүй хаягдлахгүй гэдэг юм уу? Барахгүй яг тий юугаар нь тарих тэр тал дээр айгу. За мэдээж одоо ерөөсөө хөрсөндөө бордоо юм хийхгүй бол ер нь хөрсөөл бид нар тордож арчилж хайрлж ийж л өндөр ургац авах. Тийм учраас би бол энэ Беондраг компани Биогум гумат тийм бордог бол ер нь баян хэрэглээ. Хэдэн жил хэрэгжилж байна та? За ер нь
баг анх эризобактерийн бордоо гэдэг нэг шорон бордоо хийж гисэн цагаас нь. Тэг яг энэ нөгөө эх орныхоо яг хөрснөөс нөөрөө өсвөрлж гаргадаг бичил элемент гэдэг их утгаар нь хөрсөндөө тэрийг хийлэх вэ. Ер нь хэрэглэснээс хойш хэрэглэхээс өмнөх гэдэг юм харьцуулт байгаа болов хичнээн хувь ер нь нэмэгдэл байна. Ер нь бол зүгээр энэ жил би энэ шууд улаан нэг 100 гуурсанд биогон бордог га 7 литр хийсэн. Тий яг ургалтынх нь ихэн үйт нь. Тэгэхэд тэндээс бол ямар ч бас нэг 24-5 центр ургац авчихлаа шүү дээ. Монгол залуучууд тэгээд их орондоо үйлдвэрлээд импортын бүтээгдэхүүнийг орлох хэмжээнд те бараг түүнээс ч илүү ч байж магадгүй одоо ийм бордоо үйлдвэрлэж байгаад би миний хувьд бол маш баяртай байгаа. Тэгээд биостим болохоор зүгээр юунд авч хэрэглэж байна. Аравсанд хэрэглэсэн. Аравсанд хэрэглэсэн. Би аравсанд 100 гагийн биостим хэрэглэсэн. Тэгэхээр яг өөрөө нөгөө ангилж хораах хэрэгтэй юмыг ангилж чадлаггүй байж жоохон цайруулсан. Тэг яг гагаас нэг 7-8 центр аравс авсан. Ер нь л энэ жилийн хувьд бол танах их өндөр центрийн их бүтээлтэй ургац авсан байна гэж би бодож байна. Яг тэгэхээр зарим газар маань гагаас 5 центр тийм мундаг одоо том компаниуд маань мундаг тариаланчид маань ганд өрхтөд одоо бас их бага центрийн юм авч ийн л та. Тэгээд энэний хажууд бол баруун бүрэн сумын газар тариалангийн нөгөө цагуурын нөхцлөөс шалтгаалаад их сайхан багшгүй. Тэгээд энэ жил манайх чинь сумын дундаж 18 центр гэдэг өгсөн. Оо за ямар тэр сумаараа ер нь ямар ч байсан нэг сумын дундаж тогтоосон хэмжээнд л ургац авсан. Хаста моног энэ та баяр хүргэе те бас яг энэ гантай жил ингээд мундаг ургац яриа сууж ийн гэдэг үнэхээр сайхан санагдчихэ. За техник тоног төхөөрөмжийн шинжилэл хэр хийгдсэн байгаа бол те ер нь одоо GPS аваад тавьсан гэхлээр бас л инновацлог орчин үеийн зүйл рүү нэлээд явах гэж үзэж байна уу? Ер нь тийм. Одоо тэгэл аль болохоор л орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй болохыг л зорж байгаа. Тэгээ одоо газар тариалан яг энэ манайх ч бол яг одоо энэ бүрэн архираа компанид яг үйл ажиллагаа эхлэх нь одоо яг жинхэнэ 2 дахь жилдээ л. Тариалан байгаа бүрэн хашаад авсан уу? Тэгсэн. Одоо ерөөсө тариалан талбайг хашаажуулахгүйгээр ургац авах гэсэн ойлголт байхгүй. Байхгүй болсон тий. Тэгэхээр энэ суманд ер нь малчид тариаланчид хоорондоо хэр зохицож байна тий. Мал тариалан талбайд хэр орж байна. За ер нь бол бас нэг үе бодох юм харьцангуй бид нар ойлголцсон. Манайх ч одоо сумын төвд 22-3 газар байх л та тариалан талбай. Баруун урагш байна. Зүүн урагшаага баруун хойно энэ хойно сумын төвөөр ойролцоо малын бэлчээрийн зам харгуутай. Гэхдээ харьцангуй малчд бас ойлгох төгөлчж. Бид нар ч бас аль болохоор хашаа ороогоо мал орохоргүй сайн барьж болгоё гэдэг. За ганц нэг өвдөж хэмглэх орох юм байх гарахын тэгээд тэрийг яг хуу гаргаад нөгөө юм янзлаад ингээд хордоо тохороос хүмүүс ойлгочтой. Аль болохоор ер нь малаа оруулахгүй. Та одоо хичнээн жил газар тариаланд ажиллаж байна. За ер нь бол би 2003 оноос хойш. Тийм манай хадам авчийн бургалтай компани ерөнхий агрономи намжилт төрж өгч байсан байхгүй. Тэр хүн нэг 50-га одоо 5 ирэхээр тариаланд нөөгдсөн байсан. Тэгээд тэрнээс л ер нь эхэлсэн. Тэгэл 2003 оноос хойш тасралтгүй явж байна. Танахнаас яг газар тариалангийн мэргэжлээ өвлөж байгаа хүмүүс байна. Одоо миний хүү баг. Оо за. Хэдэн нас? Энд 25-6 залуу. Ерөнхийдөө энэ баригдах хамгийн их л харагдсан. Болж байна тий. Дараагийн үеэ бэлдээд авсан. Тийм нэг залуу байгаа. Манай механик тэр мундаг засвар масвар ерөөсөн бүх юм аа. Тэгээ 3 залуутай. Үнэхээр бахархаж байна мундаг байна бас тий. Тэгэл би ч өөрөө агроном хийх л тэгэл. Хавар энэ биоондрог нөгөө хүрээлэнгээс явуулсан сургалт тэгэл ер нь бүх сургалтанд сууж штэ би. Тэгж юм сонсож чи яг л нөгөө технологид нарийн мэргэжлийн ажил. Нэлээд баримжаатай. Нэлээд ер нь л агрономчаас бол тэр нь тусгаар болсон. Сургалтууд их чухал л да мэдээж. Хүрээлэнтэй их бас
хамтарч явах ажилт. Хүрээлэн энэ хэшиг жаргалыг нэг агроном байгаа. Хөрс боловсруулалтаа ер нь яаж хийж? Хөрсний дээж мэдээж хүрээлэн төгөлдөг байна тий. Манайх ч одоо ерөөсөө бүх компанид нөгөө нэг хянан баталгаа хийлгэсэн. Зарим нь чах хугацаа юм тусгаад хийлгэсэн. Тэгээд аль болохоор л тэрний дагуулыг гэл. Ер нь бол зүгээр ер нь манайх үйл ажиллагаа маань бодвол нэгэд шаардлагатай техник тоног төхөөрөмж бас хэрэгцээ юм байна. Талбайгаа пойло ингэж зурвсалж гин үү эсвэл одоо бүтэн тариалтууд явж гин үү? Ер нь л бүтэн. Тийм манайх тийм нэг зурвслаад яхаар тийм том талбай биш. Том талбай биш. 100 тэгэл нэг нарийнхан явуулахад нэг зурвслаад их шаардлагагүй. Зурвслахаар бас нэг ингээд нэг тал нь дараа жилийн одоо ашиг хөдөлмөрийн хөлс олж орж ирэх гэдэг нь тий. Технологи нь яаж явдیں۔ Үндсэн одоо нөгөө технологиор явдیں۔ Хагалт юм уу? Эсвэл одоо огт хөрсөө хүндхгүйгээр явдаг уу? Ер нь л хагалж гин та. Угаа хавж гин. Хаваал. Тий, ер нь манай ч одоо нөгөө Гавьяат Бацүх баруун бүрэнд газар тариалан явуулдаг тий бүтлийн ундраг тий. Тэгээд Гавьяатын технологиор л явж тий. Ер нь тэгэл Гавьяат баатруудын технологи руу жоохон төхөөлсөйг. Тий, төхөөлсөйг л хараад. Ер нь тэгээд газар тариалан энэ Улаанбаатар ч ерөөс нь стратеги хамгийн чухал бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэл одоо төр сая хавчаад л нөгөө Улаанбаатар импортын тэглээл оруулж ирэл ингээл эхлэнгүүл тариалан чинь ингээл харахад араас илүү их тарид эхлэх жишээний. Тэгэл юм нь хавчаад эхлэнгүүд төр нь хажуугаас ингээд дэмчихгүй л бол энэ чинь шууд унах гээд байгаа байхгүй. Тэгнэ. Ер нь бол. Тэгэхээр зайлшгүй энэ төр дэмжлэгтэй төр энийг хамгаалдаг байх жижиг үртэнтэй. Тэрнээс нэг жилийн урах цаалтаа л одоо тэгэл нэг компанид доош орчих шүү дээ. Тэгж байгаа. Тэгэл нөгөө техник тоног хөрөмжч үнэтэй шүү дээ. Одоо шинэ авах юм зөндөө байна. Тэдний чинь одоо компани ихэл дор хаяж нэг 4-500 сая төгрөг. Тэгэл тэр бүм төгрөг гэлж. Компани тоног төхөөрөмж трактор ер нь л хүнтэй талдаа тий. Тэгээд дээрэс нь шатхуун бүхэл ер нь орцсон үнэтэй байж шүү дээ. Тэгэхээр яалтчгүй төр засаг системээр нь их зөв бодлого гаргаж ээж газар тариал ингээд дэмжиж хөгжүүлэх юм даа гэсэн санаа. Тийм. Ерөөсөө л төр буруу арчхал юм бол болох ойлч шүү дээ. Сая тэр юу Улаанбаатарыг тэглээл явж харж ил тэгэл гангач авчаад ирлээ. За Улаанбаатар бүтэхгүй байна гэл ер нь ихэнх нь рапс тариалал тий. Тэгэл рапснаас гадна өөр төрлийн одоо юу вэ гэл ирэлхийлээд хэлсэн тий. Тэгэл ногоон тижээлгээл. Улаанбаатарны тариалт бас нэлээд хуваар буучих шиг боллоо. Тэгээд төрсөн шийдвэр дээрээс нь бас гачиг нөлөөллүүд ингээд тариаланчт маань бас эвгүй байна. Энэ жилүүд эвгүй. Тий, эвгүй байна. Ихэнх тариаланчт маань бараг л одоо хатламжид болсон байна тий. Боож байна ерөөсөө. Тэгэхээр ингээ бас төр засгийн шийдвэр гэдэг ямар чухал вэ гэдгийг энэ салбарт бол харж болохоор энэ бараг л энэ салбар унахад бэлэн болчихлоо гэж үзмээр байна л та. За тэгээд дээрэс нь хамгийн гол нь бас хүн ардынхаа тий хоол ундыг өөрсдөө бас хийгээд бэлдээд авчмаар байна тий. Гаднаас хүний хараад бас хоол унд идмээргүй байна. Шатхуунаач хүнээс авмааргүй байна тий. Цахилгаанаач хүнээс авч явах шиг тий. Тэгэхээр ядаж нэг юм өөрсдөө хийж чаддаг юм өөрсдөө хиймээр л байна л да тий. Өөр одоо танд хандаад залуучуудаа за энэ тариаланд ороод бас хашилж байгаа тий гарч байгаа залуучууд бас байгаад байна. За яах вэ? Одоо газар тариалан бол бас бэлэн ингээд газар доороос ч юм уу те бэлэн юм ингээд ухаад авчдаг биш. Газрын шимээс хөдөлмөрлөж бүтээдэг юм учраас хүнд дээрээс нь цагаагаар нөлөөлнө, засгийн шийдвэр нөлөөлнө гэдэг ингээд бас нэлээд төсвөр төвчөө шаарддаг юм бизнес байдаг. Тэгэхээр залуучуудтай хандаад те тэр одоо шантраад гарч байгаа те эсвэл одоо энэ салбарыг сонирхож байгаа ирээдүйн талаар та бас нэг зөвлөгөө өгвөл. За ер нь бол тэгээд газар тариалан ч өөрөө яг нарийн технологитой. Тэр технологийн дагуу аль болохоор юм хийж өрөөнөөс эхлээл өрөө ариутгах, бордох, тэгэл газар хөрс боловсруулах
Ингээл бүх л юм яг нарийн технологийн дагуу явагддаг. Тэгээ энэ найл болохоор нийт суулж ойртуулахыг л би бол хичээж зориулдаг юм тий. Тэгээ хөдөлмөрлөөд хийгээд ингээд байхад бол үр ашиг бол өгдөг л дээ шүү дээ. Хөдөлмөрлөж чадвал. Мэдээж бид нар ч ерөөсөө хавар тарьсан цагаас эхлээл намар энэ талбай дээр буулах хүртэл санаа амрахгүй шүү дээ. Тэгээд будаан чанартай явах уугүй юу гэл энэ жилийн хувьд бол манайх ер нь цавуулганы 32 3 дандаа нэгдүгээр ангиллаар явж байна л та. Үнэхээр чанартай. Тий. Сайн байна. Бригадуудаар явахаар ер нь л их чанартай гарсан байна. Гантай боловч их жоохон баг центнер будаа авж байгаа шигсэн тэр нь их нэгдүгээр ангил руу явж байгаа их чанартай цавуулга сайтай их гоё гурил гарахаар ийм одоо гоё будаанууд байгаад байна. Ихэнх одоо газруудын бас шинжилгээний бичгүүдийг сонирхож явлаа. Тэгээ гантай жил бас будаа нэлээд чанартай байдаг юм уу да гэсэн юм дүгнэлтэнд бас миний хувьд бас хүрээд байна л да. Тэгээ танаа хамт олонны ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Танд эрүүл энх сайн сайхныг хүсье. Тэ жил болгон ингээд бас сайхан өндөр ургац ариун их авч байгаарай. За эрүүл орлого. Тийм тэгээ бидний бас энэ их ажлын хажуугаар хүсэлтээ маань хүлээн аваад ярилцсан танд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.